дугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision болон Од мөндрийн алтан гишүүд ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр шатрын хөлөг дээр шид амилсан нь гэдэг сэдвийн тухай Михаил Ботвинник, Михаил Тайл нарын 1960 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний 6 дахь хүргийн талаар ярилцсан. За студид шатар сонирхогч, шатрын стример Аги хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд Урна. За өнөөдөр бүгдээрээ болохоор бас түүхэн төлцсөн нэгэн маш гайхамшигтай үргийн талаар бол бүгдээрээ ярих гэж байна. Тэгээд энэ үрг болохоор энэ хоёр хүний хоорондоо тоглосон бас яг тийм оргил өргүүдийн нэг байгаа. Тиймээс бүгдээрээ суугаа битгэж солиорой. За тэг юуны төрөнд болохоор тийм Урнагийнхаа олж бэлдсэн мэдээлэлтэй танилцъя. За 1960 он гэдэг бол хүйтэн дайны оргил жилүүд байгаа. Зөвлөлт холбоо тулсад шатар бол нэг спорт төдийх юм биш, харин оюун ухааны улс төрийн зэвсэг дэлхийн энэ төр дээрх төвчний баталгаа ийм батлах үйл явц гэж хэлж болох ийм цаг үе байсан. За тэр үед Москвагийн Ленинградын өргөөнд хоёр Михаил мөр зэрэгцэн суусан ч энэ хоёрын хоорондын зөрөө бол ер нь тэнгэр газар шиг гэж хэлж болно. За нэг талаас Михаил Ботвинник тэмцээний үеэр 48 настай эдэр залуу зөвлөлтийн шатрын эцэг гэж хэлэгддэг математикч, цахилгааны инженер, академич төгс тооцоотой энэ төлөлтийн мастер гэж хэлж болох юм байсан. За өөрийнхөө байранд бол ийм туршилтын өрөө засаад лаборатори гэж бас нэрлэдэг байсан юм байна. Өрсөлдөгч бүрийнхээ эсрэг ийм загвар бүтэц гаргаж судалдаг нөхөн дотроос гарахгүй мэтэн гэж бэлтгэлээ хэтэртлээ хийдэг байсан болохоор багш нар түүнд чи шатарчин хүн биш шүү дээ, инженер хүн шүү дээ гэж зэмлдэг байсан гэн. За гэр бүлийн хувьд бол маш доктортой ийм эрдэмтэн эмэгтэйтэй нэг гэр бүл болсон. Тэгээд өөрийнх нь яг тэмцээний бүгдийг менежерлж явдаг хүн байжээ. За Ботвинникийн бас нэг нууц гоц тал гэх юм бол хүнтэй бараг маргалддаггүй, шатар дээр хинч найр тавьдаггүй ийм журамтай хүн байв. За тэгээд түүний тухай тайл хэлэхдээ тэр хүний сэтгэлд нь гал байхгүй, гэхдээ тархинд нь шатаах зуух ажиллаж байдаг хүн гэж хэлсэн байдаг. За нөгөө талаас Михаил Тайл ердөө 23 настай байсан. Өрсөлдөгчөөс 25 жилээр дүү буюу баг нэг аав хүү хоёрын насны зөрүү гэж хэлж болохоор. За багтаа бол ийм аутизмын төстэй хэл ярианы асуудалтай байсан. 3 нас хүртлээр баг ярьдаггүй эмчнэр түүнийг ийм оюуны баг зэрэг сааталтай байж магадгүй гэж үздэг байсан гэж байна. Тэгээ ер нь жоох эрүүл мэндийн хувьд бол асуудалтай, түүний бүр төрөлхийн тоглолттой бөөрийн жоох ийм асуудалтай тоглолтын үеэр бөөрийн өвдөлтөөгөө тэмцэж суудаг бас байсан гэж хэлж байна. 1980-аад онд бол бөөр шилжүүлэн суулгуулсан байдгаа. Тэгээд хувийн амьдралын хувьд бол 3 удаа гэрэлж исэн юм байна. Тэгээд тэр өөрөө хэлэхдээ би түнд дурлаагүй, харин миний доторх яруу найраг гэж түнд дурлсан юм а гэж өөрийгөө цариулдаг юм те. За тэгээд рижин шидтэн гэдэг бас юм хочтой. Түүний тоглолт бол их логик бус те. Нэг тийм хаус мэд ургам сэтгэмжийн гэх юм уу тийм гал дүрлцэн байдалтай харагддаг. Тэгээ хинч гаргаж зөргөлтгүй золиос хинч ойлгож амжаагүй тооцоол бол түүний хөлгийн гол зэвсэг байдаг. Тэгээ яг нөгөөтгийг харахаар ингээд маш уран яруугаар тооцоолтой явж идэг юм те. Тэгээд бас 7 хуруунд согогтой төрсөн ч гэсэн за шатар тоглохдоо бол инженерийн бус яруу найрагч мэт ингэж яруу тоглолдог. За түүний довтлогоо олон үед компьютер шалгахад тэнэг алдаа мэт харагддаг. Яг бодит байдал дээрээ бүх зүйл нь хүний тархины хязгаар дээр ингэж те дагуулan зурсан зураг мэт ийм байдаг. Nice байна. За баярлалаа Урна. За маш сайн мэдээлэл олж цуглуулсан байна. За өнөөдөр бүгдээрээ ингэ тийм агуу Михаил Тайл, агуу Ботвинник те Михаил Ботвинник хоёрын бас нэгэн гамшигт өргийг бас үзэж байна. За тэгээд бас нэлээд олон дугаарын өмнөөс бүгдээрээ бас нэг бичлэг хийжсэн те өргийн анализ хийжсэн байгаа. За тэр хүн болохоор Михаил Тайл буюу нэг Ригагийн шидтэн гэдэг те хүн байгаад байгаамаа. За энэ хүү тэмцээн дээр болохоор Михаил Тайл бол ялаад тэгээд тухайн үед дэлхийн аварга болж исэн байдаг юм байгаа юм 60 онд. За тэгээд нэг бас нэг түүхэн баримт бас та бүхэнд ярьж өгч бодож байна. Тэрний үехээр Михаил Тайл яг ингээд 12 жилийн өмнө тэ анх Ботвинникийг яг ингээд дэлхийн аварга босны дараа болохоор яг тийм Ботвинниктэй уулзахад очсон байдаг. За тухайн үед болохоор Михаил Тайл болохоор 11 настай байсан байх юм л да. Тэгээ шатарт ингээд сонирхдаг жоох хүүхд байх нь шүү те. Ботвинник болохоор дэлхийн аварга болсон байсан гэсэн үг. Тэгээ нэг Латвийн Ригад бол Ботвинник болохоор тухайн үед аварга олцоод очиж ингээд юм амарсан юм байна. За тэгээ ингээд амарч авах үед нь болохоор Михаил Тайл
11-т жоохон өгöd. За Ботвиник аврагтаа нэг нүгэд үзчих юмсан гэсэн тийм одоо горьдлого дотроо тээж гэх юм уу те. Тэгээ очисон байгаа юм. Тэгээ очиод хаалгын тогшгод болохоор эхнэр нь хаалга тайлаад за тэгээ би ингээд юу аасан Ботвиник аврагтаа нэг нүж үзгсэн юм аа гэсэн чинь болохоор эхнэр нь хэлсэн байгаа. Ботвиник одоо яг дундж байна. Яагаад тэгэхээр нэг шатрын тэмцээнд ороод маш их тийм ядарсан байгаа. Дундж байна. Дуулах боломжгүй гэсэн байгаа юм. За тэгээ хаалгаасан гэсэн үг. За тэгээ нэг ийм одоо түүх байдیں۔ За тэгээ яг тухайн цаг үеэс хойш 12 жилийн дараа буюу 1960 онд бол яг ингээд нэг тийм дэлхийн аваргын тийм одоо халз тулаанд бол хоорондоо тарж байгаа гэсэн үг тийм. За тэгээд нэг одоо бас сонирхолтой зүйл нь юу гэхээр тийм 23 настай байсан гэж байгаа тийм яг энэ тэмцээний үеэр 23 гэдэг бол бас их сайн тоо байдаг. Одоо бидний мэддэг сагсчин одоо Майкл Жордан бол тийм 23 гэсэн дугаартай байх жишээний тийм. Тэгээд 23 настай дэлхийн аварга болсон гэдгээр бас надад их сайхан санагдсан тийм аа. За энэ хүү өрг маань болохоор яг хар талаас бол Михаил Тайл, цагаан талаас болохоор Ботвиник тоглосон өрг байгаамаа. За энэ хүү тухайн тэмцээн болохоор нийтдээ 21 өрг тоглогдоод за Михаил Тайл бол 21 өргөөс 12.5 он авч за нөгөөдгийг бол ялсан гэсэн үг. За тэгээд яг хуу энэ тухайн тэмцээн болоод өнгөрсөн эх жил нь болохоор Ботвиник буцаж одоо Михаил Тайлтай бол тоглоод даага нэг гэж тоглоод буцаадаас аварга авсан байдаг л та. Тэгэхдээ энэ жилийн одоо форум те Михаил Тайлны дээр одоо форум бол үнэхээр одоо бас супер байсан. За Михаил Тайл бол юугаараа одоо бас алдартай юм бэ гэхээр шидээ маш их хийдэг. За өөрт нь бол одоо тэр одоо бодны үнцэн гэдэг ойлголт бол нэг хамаатай биш. Морч юм уу, тэрэг ч юм уу, бэрс ч юм хамаагүй шиддэг. Хамгийн гол нь ингээд илүү тийм одоо санаачлагтай, илүү тийм сайн байрлал авахын төлөө бол Михаил Тайл бол тоглодог байсан гэсэн үг. Тэгээ энүүгээрээ бас маш их тийм одоо амжилтыг олдог байсан. Маш супер одоо тоглогч гэсэн үг. Шатрал сонирхчдын хувьд болохоор Михаил Тайл гэдэг бол одоо үнэхээр одоо супер баатар л гэсэн үг. Маш мундаг хүн байгаад байгаамаа. Энэ хоёр эрхэм мань хоёулаа супер баатар байгаа тийм. За ийм сайхан өрг байна гэсэн үг. За тэгээ өнөөдрийн өргөө бас бүгдээрээ тийм одоо Михаил Тайлын бас нэг хэлсэн үгээр эхлэе гэж бодож байна. За Михаил Тайл нэг юм үг хэлсэн байна. Хоёр төрлийн шидэ байдаг. Нэг нь зөв, нэг нь минийх гэж хэлсэн байдаг Михаил Тайл. Тэгэхээр энэ үгийн одоо савтснаад өөрийнх нь одоо тэр шиддэг шидэнүүд болохоор ер нь бол бусдаас арай нэг өөрмөц зөв бол багтах юм байна. Нэг нь зөв, нэг нь минийх гэж хэлсэн байдаг байхгүй. Тэг үнэхээр одоо тэр шидэж байгаа шидэнүүд нь бүр ингээд маш ингээд олон нүүдлийн цаатайг харсан. Өрсөлдөгчөө бол маш тийм эвгүй байдалд оруулсан тийм шидэнүүд байдаг. Энүүгээр болохоор өргөдөр бол маш эмх замбраагүй тийм одоо байдлыг үүсгэж те тэгж өрсөлдөгчөө хождог байсан гэсэн үг. За ийм одоо гайхалтай тийм одоо өргөний талаар өнөөдөр та бүхэндээ бас ярьж өгч байгаа да. Маш их баяртай байна. Би одоо шидээтэй тоглолтуудыг ингээд жоохон уран гэж бодоод байдаг байхгүй зөв. Яг зөв тий. Ер нь бол хүн бол одоо жишээ нь те шатрын өргөдөр өрсөлдөгчөө хожие нөгөө цаашлаад ингээд амжилт гаргах гэж бодох юм бол ер нь шидэг саяж сурах хэрэгтэй байдаг. Манай хүүхд багчууд ч гэсэн бас одоо шатрын секс дугууланд ороод суралцж явах үед нь багш нар энийг заадаг. Яг тэр ингэж нөгөө хизээж тийм бод шидэх боломжтой байх уу те яг тэр нөгөө мэдрэмжийг хүүхдүүдэд суулгах гад аль болох ингээд одоо шин та нар жоохон байна одоохондоо юу амжилттай хамгийн гол нь өрөг тоглоод өөрийнхөөрөө те бие барилгүй сандралгүй шидэх газар шидээд тэгж тоглож игээд тэр бол үнэхээр одоо сайн байдаг. Зүгээр шидэж үзмээр санагдсан. За нэвтрүүлгийн хамтран ажилласыг танилцуулаад үргэлжлүүлье. Интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани манай шатрын нэвтрүүлгийн маань ивентэд гэж ажиллаж байна. Тэгэхээр сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг нь илүү өндөр давтамжтай буюу 5 ГГц-ийн интернетийг шаарддаг болсон. Нөгөө зарим бас гадаад дотоодын төхөөрөмжүүд манад ажиллахгүй байгаад байдаг. Нөгөө шал цэвэрлдэг нэг робот авах гэсэн чинь ажиллахгүй одоо гэж яах чинь тэнд юу гэсэн үг юм бэ? Технологи хаач ажиллах хэрэгтэй байсан гэсэн чинь яг энэ юм бэлээ нөгөө гигагерц гэдэг байгаа нь. Тэгэхээр нөгөө интернетийн хурд удаашрах, гацах зэрэг асуудал нь таны ашиглаж байгаа энэ төхөөрөмжийн насжилттай холбоотой байх магадaltaй. Тэгэхээр Univision-ийн шинжлэхдсэн цагаан төхөөрөмжийг одоо хуучнаасаа ялгарх давуу тал нь 2.4 ГГц болон за 5 ГГц буюу одоо ийм хоёр зэрэгтэй давтамжаар зэрэг долгионд дамжуулах чадвартай
болсон байна. Тиймээс та бүхэн маань төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол төхөөрөмжөө шинжилж илүү өндөр хурдны интернет үйлчилгээг авах боломжтой. Тэгээ Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийн Univision Tips хэсгээс та бүхэн авах боломжтой. Тэгээд нөгөө Univision-ийн оператороос авж байгаа мэдээлэл гэх юм уу те адилхан нөгөө Tips-с ингэж харж тань тайлбарлаж өгдөг ч юм уу ингэж дамжуулж өгдөг учраас өөртөө одоо шууд ингээд тав тухтай Tips хэсгээ ашиглаад даатчихвал их амархан. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Univision MN гэсэн сайтаас аваарай. За нэвтрүүлгийнхаа ивенттэгч Univision-ийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За та бүгд өргөдөө орё тийм ээ. За. За тэгээд энэ өрг маань бол бас нэлээд амаргүй өрг байгаа. За мэдээж хоёр хүний бол хоорондоо тоглосон маш амаргүй өрг. Ер нь одоо юу яадаг л да. Шатар тоглодог одоо хүүхдүүд гэх юм бол те ер нь одоо амьдралд гаад ирэх юм бол амьдралын тэр хүнд хэцүү асуудлуудыг бол даван туулах. Амьдралын тэр одоо асуудлуудыг өөдөөс сүрэн зогсох те тэр зүйлтэй одоо тэмцэх тийм одоо ур чадваруудыг бол эзэмшиж яадаг. За шатрын хөлгийн одоо ард ингээд сууж байгаа хоёр хүн. За хөндлөнгөөс ингээд харах юм бол ингээд тэр хоёр хүн ингээд зүгээр л ингээд маш ингээд амар тайван юм бодоол сууж байгаа юм шиг харагддаг боловч дотроо бол одоо маш ширүүн одоо тийм одоо зүйл болж идэг хоорондоо оюун санаагаараа тий бадалдж байгаа тулдж байгаа ширүүн зүйл ингээд болж идэг байхгүй нөгөө өрсөлдөгч яаж би буулгаж авах вэ тий яаж би энийг одоо ингээд нүүдэлгүй болгох вэ гэдэг тал дээр ингээд дотроо бол бодоо яж идэг харин тий одоо нөгөө сэтгэлийн эмоцуудын бүх илрэл ингээд дотор болж идэг тий зүрх хурдан цохилт юм уу баярлт юм уу айдаг юм уу тий тэгээд тэр одоо маш их тийм одоо эмоцудаа бол нуун штэ харуулахгүй тий харуулахгүй ингэж байж идэг байхгүй тэгэхээр гаднаасаа бол зүгээр л ингээ харагддаг бол цаанаа бол бүр амар юм болж байдаг салхи шуурга болж байдаг гэсэн тийм байдаг хнэ. Тэгээд энэ өргийн тухайд нэг онцлог нь юу юм бэ гэхээр яг нөгөө тийм дэлхийн аваргын тэмцээн дээр тоглогдсон одоо өрг гэхгүй. Энэ өрг нь болохоор яг ингэ дэлхийн аваргын тэмцээн дээр яг ийм өрг тоглогдно гэдэг бол үнэхээр одоо гайхалтай өрг юм л та. За тэгээ маш олон тийм одоо шидэнүүд явна. Тэгээ тийм одоо өрг юм байгаамаа. Тэгээд яг энэ өрг ингээд тоглож явах үе сүүл өргөө бүр ингээд одоо эн чинь юу яадаг тухайн үед ингээд үзэгчдийн одоо өмнө ингээд тоглож өгсөн шүү дээ. Яг ингээд суучаад үзэгчд ингээд цаана ингээд сандал дээр ингээд юм үзэж байгаа юм шиг те. Гой ингээд хунт нуур балет үзэж байгаа юм шиг ингээд сууж байгаа гэсэн үг шүү дээ. Юм харддаг юм болоо харагдана гэсэн. Цааталт ингээд өргөө амар томоор ингээд харуулж байгаа гэсэн үг. Тэгээ байж байгаа. Тэгээ сүулдэ ингээд тийм одоо үзэгчд нь бүр сүулдэ бүр ингээд амандаа ингээд яриад бүр амар их тийм одоо дууч юмэтэй болж гисэн гэж байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр нөгөө тийм одоо Михаил Тайлын одоо хийж байгаа нүүдлүүд нь үзэгчдэг бүр ингээд алмайруулад те энэ зөв нүүдэл энэ буруу нүүдэлтэй энэ бол яг өөрийнх нь л одоо хийдэг тийм одоо шидэ байна мань эдэргээл те хоорондоо ингээд тэгээ сүулдэ бүр ингээд тэр хоёр тоглогчийн анхаарал хүртэл ингээд маш их сарнижсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөдөө бол тийм одоо тухайн тэмцээн зохион байгуулагчдын зүгээс болохоор энэ тэмцээнийг одоо тэр хойдлын арын өрөөнд оруулаад хийх үү те ямар дуу чимээгүй ийгүү гэсэн чинь болохоор Михаил Тайл хэрэггүй надад энэ сайхан байна гэсэн гэж байгаа хэрэг. Энэ дуу чимээтэй байх надад гоё юм гэсэн байгаа хэрэг те. Тийм орчинд анхаарал нь бүр илүү сайн гэж юм уу өргө дээр ингэ тийм хандж чаддаг байсан гэдгээр бол онцлог байна гэсэн үг. За тэгээ бүгд өргөдөө орцгоё. Та манай өргө маань бас маш олон нүүдэлтэй байгаа учраас тэгээ хурд өргөдөө орё. За тэгээ эхний өргө болохоор C4 тоглосон байна. За C4 гарааг бол манай орнаа манаас англи гараагаар ингэж тоож гисэн байна. За тэгээд ботвиник болохоор ер нь бол ихэвчлэн бол те бас сүүл рүүгээ ингэж C4 тоолдог болсон. Тэгээд C4-өөсөө цаашаа ингэ тийм одоо ямар ч тийм одоо гарааны хувилбар руу шилжээд орчих тийм одоо боломжтой гэсэн үг. Ямар ч эхлээ C4 тоглоод. За ингээд нүнгүүд өрсөлдөгч нь одоо Михаил Ботвиникийн зэрэг бол бэлтгэл их боломжгүй байна гэж байгаа байхгүй юу? C4 тоглож байгаа байхгүй. Тэгээд өрсөлдөгчөө харж агаад тухайн өрсөлдөж нүүдэлтэнд тохируулаад одоо юуг өөрчлөөд барилуудаа өөрчлөөд тоглодог гэсэн үг. Энэ бас өөрийнх нь нэг төрлийн бас тактик байсан гэх юм да. Өөрөө байнга E4 байнга ингээд Морев 3 ч юм уу тоглодог байсан бол өрсөлдөгч нь яг тэр нүүдлийг бэлдээдоод ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрнээс сэргийлж бол ингэж тоглодог байсан байна. За C4 буюу англи гараар тоглолоо. Өнөөдрийн гараа аваад нэг арай нэг өөр эхэлж जैन те бас ямар ч C4-ээр эхэлж байна. За нөгөө тал нь болохоор Михаил Тайл Морев 6 тоглосон байна. За тэгвэл болохоор Ботвиник мастер Морев 3 тоглосон байна. За Тайл ингэж тоглосон G6, G3, Тэмээ G7, Тэмээ G2 гингүүд хар тал нь сэлгээсэн байна. За тэнгуут болохоор Ботвиник мастер ингэж тоглосон байгаа D4.
За тэнгуут нөгөө тал нь ингэж тоглоод одоо энэ болохоор хуучин энтэг хамгаалт руу шилжиж байна гэсэн үг. За хоёулаа гэдэг өнгөрсөн удыг өөрөг бас хуучин энтэг хамгаалт байсан шүү дээ тий. За тэнгуут болохоор морьсын 3 тоглосон байна. Морь бид 7 гингүүт сэлгээсэн байгаа. За тэнгуутын бод Е5 гингүүт болохоор Е4. Одоо нэг идэхгүйгээр тий. За тэнгуут С6. За яг энэ одоо байрлал болохоор яг тийм өнгөрсөн удаагийн өргөд төр хоёулаа энэ одоо өнгөрсөн удаагийн яг анализ хийсэн өргөд яг энэ байрлал гарсан. Яг энэ байрлал. За өнгөрсөн удаагийн өргөд төр одоо яаж тоглосон бэ гэхээр харин тимээгээ энэ дээр тавьсан. Тэнгуут болохоор морь нийшээгээ довтлоод тэнгуут болохоор тимээг энэ тавиад бирс нь ингэж нүүжсэн шүү дээ тий. Яг ийм өдөр явжсэн байгаа. За яагаад яг ийм одоо адилхан байрлал үүсвэ гэхээр Ботвинник маань өөрийнхөө ингэ тийм одоо алдаан дээр суралцсан гэсэн үг. Яг өмнө нь болохоор нэг Смиславтай тоглосон байдаг шүү дээ. Смиславтай тоглоод яг одоо харин тимээг энд тавиад нэг хожигдсон. Тэнгуут нь болохоор тухайд Ботвинник бодсон байгаа юм. Харин тимээг энд тавих юм хэрэггүй юм байна. Ингэж нөх хэрэгтэй юм гэж бодсон байгаа. Тэгээ одоо яг энэ үдээс голаад байрлал нөр болж байгаа гэсэн үг. H3 гэдэг болж байгаа гэсэн үг тий. За ингэж бас хүн бас ингээ баян гэдэг юм одоо алдаан дээрээ суралцж явдаг байна шүү дээ тий. За тэнгуут болохоор Михаил Тайлыг тухайн үеийн бас ингэж хамгийн сайн нүүдэл бест нүүдлийг бол хийсэн байна. Бирс B6. За Бирс B6 гингүүт энэ хүүгээ өгшөөлсөн байна. D5. За энэ нүүдлийн оронд бас өөр ямар нүүдэл байж болох вэ гэхээр ноёныхон байрлалыг сайжруулад ноён H2 нүүж болно. Инхэн болоод энэ ноёныг харах юм бол маш ингэ аюулгүй харагдаж байгаас. Яг нь болно маш аюулгүй. Бирсний хөлнөөс жоохон холтож байна тийм. Бирсний хөлнөөс ингэ холтцсон аюулгүй харагдаж байгаа. За тэнгуут магадгүй ингэ идэж магадгүй. Тэнгуут болохоор мориор идэнэ. За энэ дээр одоо маш ингэ тийм одоо алдартай нэг тийм комбинац тагдаг яг энэ дээр байдаг байхгүй юу. За ингэ морь эвтер үедэнгүүд энэ дээр ингэж иддэг бирсээр идчихдэг. За ингэ харахад ингэ тийм бод бирсээ өгöd байгаа юм шиг харагдж байна те. За ингэ идлээгээ бодох юм бол морь энэ дээр шалж орж иддэг байхгүй. Морь ишээ шаллаа. Нөгөө талаар харын тимээ бирс рүү товтолж байна. За ингэ морийг идэх юм бол ингэж иддэг байхгүй те. Ийм янзын бас эртний нэг тийм одоо бас маш алдартай уран яруу тийм тагдаг энэ дээр байд юмаа гэсэн үг. За буцъя. За саний тагдаг яаж үсвэ гэхээр ингэж нүсэн чинь нөгөө тал нь ингэж нүүж дээ те. Тэгээ энэ дээр ингэ тийм морь идэг яг энэ байрлалыг анзаарч байгаа юм бол бирсээр идээд саний тагдаг бол орж ирнэ гэсэн үг. За буцъя. За гэвч энэ нүүдэл хийгдээгүй энэ хүүгээ өгшөд нүсэн байгаа. D5. За тэгээд одоо энэ дээр бол ингээд олон янзын шийдлүүд одоо байгаа л да тий идэж болно идэхгүй байж болно ямарс идсэн байна өрг дээрээ бас идсэн байна. За тэнгуут болохоор энэ дээр морь окей энэ морь C5 руу оржсэн байна. За энэ морь болохоор одоо маш сайн буудал дээр буудаж байгаа. Маш сайн буудал дээр. За ардаа ингээд хүүгээр хамгаалуулсан тий маш сайн буудал дээр буудажсан байна. Одоохондоо энэ хүү нөх боломжгүй. Энэ хөө нөөх юм бол ингээд бирсний идэж чинь те. Ийм байдал дээр бууж иржээ. За ингэсэн чинь болохоор энэ дээр болохоор Ботвинник мастер болохоор морь Е1 нүсэн байгаа. За энэ нүүдэл бас их сайн нүүдэл. За нөгөө талаар харын 2 морь энэ хүү рүү ингэж атаклж байна. Тийм багаз энэ хүү итгэж штэ. Энэ хүү одоогийн байдлаар хамгаалж байгаа нэг л бод байгаа. За тэгэхээр бас Ботвинник мастер бол ингэж нүсэн юм шиг байна. Морь Е1 гэж. Энийн оронд бас тийм ямар нүүдэл байж болох вэ ингэж бас болно штэ. Тэ? Ингээд нөх юм бол айл цагаан дэмигээ дидлоо дээр тавьж болно. За тэнгүүд ингэж нүүж болно. Цагаан дэмээ F1 тэнгүүд ингээд A5 нүүж болно. Тэнгүүд харын тимээгээ E3 дээр авчиж болно. За ингээд эндээс цаашаа бас олон янзын хөлбөр өрнж болно. Жишээ нь энэ хүүг нэг идэж болж байна. Хүүг идэх юм бол энэ морийг идэж болж байна. За морийг идэх юм бол одоо эндээс ингээд идлээ штэ. Тэнгүүд одоо энэ морь ингээд сулраад байгаа учраас морийг хамгаалаад нүүх юм бол бирс нь явандаа баригдахаас эргэлээд хойш ухраад нүүдэг ч юм уу. За хойш ухраад нүүх юм болохоор морь энэ хүүг идлээ, Е5 идлээ. Ингэж нүүлээ. Тэнгүүд болохоор морь буцаад ирлээ. Ингэх юм бол эсрэгээр ингээд юм одоо байрлал нэг тийм гоё болчихж байгаас ийм 2 сая хүүтэй байгаа төвийн тий 2 сая хүүтэй ингээд байрлал маш гайгүй. Хаар эсрэгээр хар талын байрлал жоохон муу болчдөг. Нөхс байдал болж болох нэ гэсэн үг тий. За тэгээ бүгдээрээ боцсон олон янзын хувилбар байгаа болохоор энэ дээр болохоор зөв ингэ орчихъя. За энэ дээр болохоор морь Е1 нүүсэн. Энэ нүүдлийн маань гол зорилго бол ингэж нүгэж байгаа зорилготой. Нөгөө талаар харын морь ингэж орж хизээ нэгэн цагт те ингэж орж ирэх юм бол морь идэнэ гэдэг ч юм уу те. Яг энэ бодлыг бас хамгаалж байгаа нүүдэл байна. За тэнгууд одоо яаж нүүсэн бэ гэхээр нөгөө тал нь ингэж нүүсэн байгаа. Цагаан олиг дэмбэг дийдл одоо тавьсан байна.
За тэнгуут болохоор морь D3 гэдэг өөрөө давталж байна. За морь D3 гингүүд идсэн байна. Бэрсээрээ идсэн байна. Тэнгуут болохоор ингэж нөсөн ба F энтергээ байж байгаарай. F энтергээ C8 дээр тавьсан байна. За яг энэ одоо яг энэ шугам болохоор нэг тийм одоо хагас онгорхой semi open тийм одоо шугам байгаад байгаа. Энэ шугамыг бол одоо ирж авч байна. За тэгээд одоо энэ одоо юу байгаа? Хар хөлийн тэмээ бол одоо нүүж ингэж болохгүй байгаа. Хэрвээ нүүхэл юм бол энэ хүү идэх гээд байгаа бэрсээрээ. Тийм байгааз. Тиймээс ирэхэд энийг хамгаалж нүүс юм шиг үлээ. Ингэж маш муу нүүдэл. Тий. Тэгээ би өнгөрсөн удаа хэлжсэн энэ нүүдэл нэг сайн нүүдэл биш ээ гэд тэ. Хэлжсэн. Энэний оронд л ямар нүүдэл байж болох вэ ингэж болно. Ингэж нүгэд бэрсэн маань ингээд бас маш сайн шугамтай гэрнээ хажуу талаас нь ингэж хамгаалж чинь тэ. Нэгвэл хүүгээ өгшөө нүүдэг ч юм уу тэ. Байж болно шүү дээ тэ. Ингэж болно гэсэн. Тэгээ ямарс энэ дээр бол маш ингээд юм идэвхгүй нүүдэл хийсэн байна. Ингээ хамгаалсан. Тэнгүүд болохоор нөгөө тал нь морь H5 нүүсэн байна. За морь H5 нүүдлийн яг ингэж нүүж байгаа нүүдлийн санаа бол юу нэг л байдаг дөө. Одоо F-лодер байгаа хүүгээ уушаа нүүх одоо гол зорилготой. F5 гэдэг нүгэд ордог зорилготой байна гэсэн үг. За тэгэнгүүт болохоор ингээд нөнгөт болохоор харын тимээгээ E3 дээр нүгээд бэрсүүд авчилж байна. За одоо энэ хүүгээ хамгаалаад авсан юм чинь одоо бэрс рүү ингээд давтахад бол асуудал байхгүй байна. За тэгээд нэгд одоо ботвиник маань болохоор яг одоо энэ жигүүрээр те бэрсний жигүүрээр тоглоо өрнүүлж байгаа учраас бэрсээ бүр ингээд юм даваагүй ердөө ингэж нүсэн байна. Тэгээ энэ аваараа бэрсээ байлгаж байна те. Тэгээ энэ аваараа ер нь давтлагоо өрнүүлэх гэсэн бодолтой байгаа. Зүйл харагдаж байна. Тэнгүүд цагаан тал нь бэрс E2 нүсэн байна. За бэрс E2 нүгэнгүүт болохоор нөгөө тал нь ингэж нүсэн ба тэрэг C4. За тэнгүүд болохоор цагаан тал F энтергээ C1 дээр. За энэ хавцаа ингээд хамгаалтуудаа бөгнөрлж байна. Тэгсэн чинь ингээд юм ба А-гийн тэргээ C8 дээр тавиад ирж байгаа юм. За яг одоо яг энэ C шугам дээр бол маш хүчтэй ингээд юм одоо ингэж байрлал үүсэж байна. Тэ? Хамаг боднууд авуулаад байна энэ дээр тэ. За тэгэнгүүт болохоор ботвиник мастер болохоор ноёныхон байрлалыг сайжруулж байна. Ноён H2. За тэнгүү одоо яг нэг альтер хүссэн нэг санаагаа бол хэрэгжүүлж байна. F5 гэдэг тэ. За F5 гингүүд одоо энэ хүү болоор идэх хэцүү, идэхгүй байх хэцүү те. За тэгээ яг тухайн өргөдөр бол идсэн байгаа. За эдэнгүүт болохоор ингэж идсэн байна. За одоо ингэж идээд ийшээгээ давталж байна. За тиймээс холдуулсан байна. За нэгсэндээ тийм одоо хамаагүй тийм одоо хүч илүү бодоол өгөхийг хүсэхгүй байна те. За ингэж тоглосон чинь болохоор морь F4 тоглосон байгаа. За энэ нүүдэл бол бас үнэхээр хэцүү. Одоо өргөдөр энэ нүүдлийг олно гэдэг бол айгүй хэцүү. Одоо яг ингэдэм өргийн үнэлгээ болохоор нэмэх 1.1 байгаа байхгүй юу? Ботвиник мастер бол арай илүү явж гэсэн үг. За тэгээ энэ нүүдэл ингээд нүгдэх үед нэмэх одоо 1.6 болж байгаа юм. Бас амар өсөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд яг энэ нүүдлийн морины одоо энэ шидэ бол бас л одоо ганц л одоо механик тайлал хийж чадах тийм одоо нүүдэл байгаад байгаа. Одоо энэ зэрэг харах юм бол энэ одоо яг уу ингээ юм байгаа л да. Ботвиник мастераас цагаан талын занал юу юм бэ гэхээр энэ хүүгээ уушаа нүгэх гэдэг. Энэ хүүгээ уушаа нүгээд ингээд ацлах гэдэг гэсэн үг. За тэгэхээр одоо яг тэрнээс одоо урьдчилан сэргийлсэн нүүдэл бол хэрэгтэй. За морь ингээд хойшоо ухрах юм бол жоохон идэвхгүй. Баг ингэ чинь. Тэгээ баг ингэнгүүт болохоор бэрстэй ойрч юм те. Эсрэгээр ингээд юм бод харт талын боднууд авь идэх муутай болчихж байгаа маа гэсэн үг. За тэгээ ерөөд энэ байдлаас сэргийлээд за ерөөдөө бол морио бол нүүлэхгүй шаардлага байна. За тэгээд механик тайлбал харж жагаад морио F4 дээр ингээд тавьж өгч байгаа. Вау. Энэ бол ставуурнхээ супер. За одоо ингээд одоо тавьчингууд яг одоо бодит одоо ингээд одоо хөлөгдөр өргөдөр ийм нүүдэл аваад ирэх юм бол бүр үнэхээр хэцүү. Нөгөөдөө энэ морс маань ингээд бэрсүүд авталж байна. Ийшээс давталж байна тий. Үнэхээр юм байна юу. Тий. За яг ингээд өргөдөр бол яг ямархуу нүүдэл явагдсан байх ингээд эдсэн л тэ хүүгэр л эдсэн байгаа. За төв бүгд харъя. Хүүгэр идэхгүй байвал яах юм бэ? За ингэж идвэл ямархуу хөлбөр явуулах бүгд харъя. За ингээд идлээ. За одоо энэ хөөрөө ингээд юу яагаад байна тий. Давтлаад хатгаад байна. Хүүгээ уршаа нүлэглээ G4. Төнгөт ингэж орж иж болно.
За ингээ харах юм бол хар хөлийн тэмээ ноёо хоёрын шугам дээр байж байгааз одоо хүүгээ ингээд уршаа нүгээл ингээд бэрсэ гэдэг чинь те. За иймэрхүү нүүдэл байж болно. За тэгээд одоо магадгүй одоо ингээ идчих юм бол бас та бүхэндээ харуулъя л да тий. Ямар эвгүй харагдчих. Тий, ингээ идчих юм бол одоо ингэж л орж ийн гэсэн үг шүү дээ. За ингээд уг хартал хожно угаасаа ойлгомжтой. Тэгвэл одоо энэ одоо байдалд одоо орохгүй гээд боцъё. Энэ байдалд орохгүй гээд ингэж дүүс арай дээр байж магадгүй тий. За тэгвэл одоо энийг идэх гээд байгаа учраас хойшоо ухраад ингэж тоглоно гэсэн үг. За байрлалын хувьд болохоор ер нь бол бараг адилхан. Тийм байралтай бол харагдаж байна. За боцъё. За тэгээд ямарч ингэж идэх юм бол те саяны магийн хөлбөр бол өрнөх байжээ. За тэгээд тухайн өргөдөр бол хүүгээр идсэн байна морийг. За хүүгээр идсэн ч гэсэндээ бол яг тийм одоо нэг тийм илүү болохгүй байгаа цагаан тал маань. За ингэ идэнгүүт хоороо яаж идсэн бэ гэхээр ингэж идсэн байна. За одоо энэ ингээд харуулын тэмээг одоо яах вэ гэдэг нэг асуудал байна те. За тэгээд тийм өргөдөр бол ингэж одоо нөөсөн байна л да. Эний оронд бас бүгдээр тийм одоо хөлбөрд гарыг. Ингээ ичж одоо болохгүй юу те. Энд сул хүү байгаад байгаа юм шүү гэх юм бол бэрсний энд ирээд хар димээ баригдана. Нүдлгөө. Энд нүждахгүй, энд нүждахгүй, энд нүждахгүй, энд нүждахгүй тийм байгааз. Тийм биш. Тийм. За тэгэхээр энэ нүүдэл бол өөрөө бол тийм жоох алдаатай нүүдэл шүү дээ. За тэгээд бүр сул одоо ингээд орчин үед ингээд гоё анализ ингээд хийгээ үзэх юм бол хамгийн сайн нүүдэл нь А3 гэсэн нүүдэл байгаамаа. За А3 гингүүд одоо энэ одоо бирсэн хайж гоо. Иш оржлохгүй. Иш оржлохгүй те. Иш оржуулахгүй яах вэ? За ингээд л бах та те. Одоо идэж болно гэсэн үг. За одоо энэ бирс бол одоо ишээ давтлах боломжгүй. Тэгэхээр иш аваад их юм уу морин идэж шүү дээ. Ингээд нөх боломжтой. За ингэнгүүт болохоор бас нөгөө санаагаа хэрэгжүүлж болно те. Харин тиймээ тав дээр авчираад хүүгийн нүх санаа. Тэгвэл эндээ зүгээр F3 нууч болно. За F3 нүүчингүүд нөгөө тал нь яг энэ юуг одоо хар тэмээг явуулахгүйгээд B6 нүүж болно. За тэнгууд A4 нүүж болно. За A4 нөгөөд байгаа шалтгаан нь юу гэдэг энэ нүдлийг гэдэг байгаа. Тэгээ бирсүү давтлах гол зорилготой. За тэгээд магадгүй ингээд нүүх юм бол ингээд нүүдэг ч юм уу те. За ингээд нөхөр бас жоохон болохгүй юм байна те. Одоо яг тэгэхээр одоо энэ нүүдэл өөрөө сайн нүүдэл шүү дээ. Одоо хэрвээ ингэж нүүх юм бол биш нийш идэж орчих гэсэн үг те. Иймэрхүү маягийн хөлбөр явж байна гэсэн үг те. Хэрвээ энэ нүүдэл хийгдэхгүй байх юм бол арай нэг өөр нүүдэл яадаг чинь те. Ингэж хийгдэх юм бол тэжүүд шууд ингээд аваад ирэх боломжтой гэсэн үг. Харъя л та. Тэгэх юм бол ингээд аваад ирэх боломжтой. За тэгээд энэ нэг бирсэн нь бол тийм одоо явах газаргүй болж байгаа. Энд дэр бол те. За иймэрхүү маягийн ингээд хөлбөрөөс өрнж болно гэсэн үг. За тэгээд бүгдээрээ буцъя. За тэгээд энэ дэр болохоор хамгийн сайн нүүдэл нь А3 байсан байна. За тэгтээ яг одоо тухайн үед ингээд одоо шинэ хажууд нэг юм юу яваад хугацаа яваад шатрын цаг яваад тэгээ яг өөдөөс нь хүн хараа суудсан. Тэгээ ийм байх үед болохоор яг энэ нүүдлийг олж нүнэ гэдэг хэцүү л дээ. Маш хэцүү. Яг олон нүүлээ гэх чинь бас ахаад илүү тийм хэцүү байрлал үүсэж байгаа байхгүй юу? Михаил тайлын нэг онцлог болохоор ингээд байрлалыг улам ингээд хэцүү болгоод байдаг. Улам хэцүү болгоод тэгээд ингээд нөгөө тал нь тухайн байрлалыг яаж хийдэх үү гэж ингээд боцоор хагаад хамаг өөрт доногч хугацаагаа ингээд басгачдаг. Ийм онцгой гэсэн үг. За тэгээд энэ дэр болохоор зүгээр хамгийн энгийн нүүдэл буюу ингээд хойшоо ухарч ингэж нүүсэн байх нэ. Хүүс бол болж байгаа юм да энэ төр тий. Тий. За ингэж нүүсэн байна. За одоо энэ хүүс бол. Тийм ээ. Тиймээс одоо яах вэ? Ингээд идсэн байна. Ямар ч ингээд эргэлзээ байхгүйгээр идсэн байна. За ингэж идэхийн оронд бас энэ нүүдлэж болно. Аль тэр нэг санаа ч юм бол байж болно шүү дээ. За мэдээж одоо энэ санааг ингээд тийм хэрэгжүүлэхгүй тул мэдээж одоо F3 нүүн л дээ. F3 нүүгээд за тэнгууд энэ хүүгээс иднэ. За хүүгээ идээд аваад ирэнгүүт морь ингэж орж илнэ. Бис рүү давтлаад. За тэгвэл бисний шоод ирнэ. За тэнгууд ингээд идэж болно. Рүхти 4, рүхти 4. За рүкси 1. За ингээд сайхан ингээд маш олон солилцоос явж болно. За тэнгууд ингээд идэж болно. Тэнгууд ингээд нүдэх ч юм уу те. Иймэрхүү маягаар ингээд хамгийн зөв нүдэд ингээд явж болно гэсэн үг. За яг аль нэг тал нэг тийм 100% илүү гэсэн юм бол байхгүй. За тэгээ буцъя. За тэгээ энэ байрлалаас болохоор бирсэн нь бол энэ хүүл ийдсэн байна. За тэгсэн чинь болохоор ингэж нүүсэн байна. Хагийн тэргийг B1 дээр тавиад бирс рүү давталж байна. За бирс рүү давталж байна. За тэгсэн чинь болохоор одоо яг энэ байрлал дээр болохоор F3 нүүсэн байна. За одоо энэ бол маш тийм одоо
Хэцүү сонголт. Яг яаж нөхөө те. За өргөдөр болохоор ингэж идсэн байгаа. Ингэж идээд ирэхэд явсан гэсэн үг. За буцъя. За ахын хэд нүүдэл буцчих те. За энэ хүү суул байна гэдэг ингээд идсэн чинь ингэж орж ирж байгаа те. За одоо энэ одоо юуруу давт бэрсрүү давталж байна те. За би ийш орж болно шүү дээ те. Ийш орохгүйгээр энэ хүүгээ уушаад өгч байгаа гэсэн үг те. Драматай явуулж ш. Яг иймэрхүү маягийн ингээд юм одоо санаачлагтай тоглолтуудыг хийж ижил юу насны амжилт хүртдэг гэсэн. Яг энэ хэсэг гоё юм те. За ингэж нүүсэн байна. За тэгээ бүгд харъя л да. Тэгвэл одоо ямар сонголтууд байна. За тэгвэл одоо ишвэн те. Энийг одоо идэхгүйгээр аль бэрсийг идэхгүйгээр ингэж нөвөл ямар хэн хөлбөр өрнжлөх вэ? Бүгд харъя. За хэрвээ ингэж нөх юм бол ингэж идэнэ. Тийм багаз. За ингэж идэнэ. За дахиад идэнэ. За тэгвэл хоор бэрс C2 нүүж магадгүй. За бэрсний 2 нүүх юм бол буцаад ингэх юм бол ингэдэг ч юм уу. Ийм маягаар бол хоёр тал ханцах боломжтой байна гэсэн үгтэй. За яг хөө C2 гээд нүүчих юм бол одоо энэ дэр ийм нүүдэл бас байгаа шүү дээ. Тэ? Ингээд бас бэрсрүүн давтлах боломжтой гэсэн үг. За тэгээд хэрвээ одоо ингэ нүүчих юм бол одоо яг тийм одоо бэрсэнд бол нүүдлгүй болчихж байна уу? Тийм биш, бариулчих шүү дээ. Бариулж байна. Ингээд бариулж байгаа учраас ер нь ингэж идэх юм байна л да. Тийм байна. Ингээд идэх юм бол морин идээд би нэг идээд за яг нэг иймэрхүү маягийн хэлбэр юм. За яг яагаад юм бэ те? Тийм байна. Бэрсэбрэлэг юм байна. Морин идэх байж. За буцъя. За тэгвэл одоо энэ дээр болохоор ингэж идэх үү те? Ингэж идэл та. Бэрсэр идэ. За бэрсэр идэх юм бол энэ бод суулгаа, тиймээс суулгаа. За ингээ хаалтна гэсэн. Эсрэгээр ингээ хар тал нь илүү болчихно гэсэн. За тэгэхээр бол ийм сонголт бол бидэнд байхгүй. Ийм сонголт бол байгаа. Энэ бол сайн нүүдэл гэж явнаа. За тэгээд их тухайн өргөдөр болохоор яасан бэ гэхээр ингэж идсэн байна. За тэг хүүгээр идэж оржсэн байна. За хар тал бол ингээ хамаагүй л болсон байгаа. Одоо бол ягаад тэгэхээр нэг хүний дэв шүү дээ. Тэ? Одоо энэ хүү бол нэг алхаад ингээ тийм бод бэрс гаргаад шүү дээ. Гэхдээ ямар ч ирээдүггүй хүү биш юм уу? За энэ хүү бас ингээ ирээдүйтэй байх нь ирээдүггүй байх нь бүгдээрээс харцгаая. Арай бэрс болчоогүй л гэдэг. Тэгвэл би бүр ухаалдж унлаа. За энэ дэр болохоор хүү маань яг тийм бодоос бэрс болсноо болоогүй бүгдээр харцгаая тий. За. За ингэ нүүсэн байгаа. За тэгсэн чинь болохоор ингэж нүүсэн байна. Рук би 3. За тэгсэн чинь ингэж нүүсэн байна. За ийшээгээ давталж байна тий. За энэний оронд бас нөгөө санаа чинь бас стил бас байсаар л байгаа. Энэ санаа тий. Тий. Энэ санаагаа яга хийхгүй байна тий. За тэнгуүл ингэж F4 гээд. Тэг яг энэ дээр бол ингэж ярьсан байлээ. Уг нь бол одоо шинэ Михаил тайлбал яг энэ дээр бол яг энэний өмнө болохоор тий ингэж нөхөй биш уг нь ингэж нөхөй хүссэн гинэ. Тэгэд ингэж нүүх гэхээр ингээд нэг маш олон шуугуулдаад байсан болохоор тухай жоохон анхаарал жоохон сарнаад ерөнхийдөө ингэ нүц юм аа гэж байгаа. Уг нь бол энэ нүүдэл нарай илүү нүүдэл байжээ гэж тий. За энэ нүүдэл явах юм бол ямар нүүдэл болж барах вэ гэхээр F4 нүгээд шугамыг хааж болно. За F4 нүгээд ингээд шугамыг хаах юм бол нөгөө тал нь рукрын морийг идэж болно. За морийг идэнгүүт ингэж идлээ. За уучлаарай. За рукрын морийг идлээ. Ингэж идлээ. Тэнгүүд ахаад идлээ. Ингээд маш олон солилцоо явчих болно. За энэ дээр хэрвээ ингэж идэх юм бол маш том аюултай. Нөгөө тал нь ингэж идлээ. Ингэж идлээ. Тэгээд бэрс гарна гэсэн үг. Ийм аюултай гэсэн үг. За би та яг одоо бас жоох ухраагаад бас та нартай хэлж өгье. За ингэж жоох явчих. За ингэсэн байгаа. За ингэсэн байгаа тий. За энэний оронд байгаа нүдлийг яриад байгаа шүү дээ. Ингэж нүүвэл яах вэ гэд тий. За тэгвэл ингэж нүнэ гэд тий. За түнхүүд нөгөө тал нь болохоор энэ одоо цагаан талын морийг идэт байгааз. Морийг идэт байна тий. Морийг идлээ. Тэгээ ингэ идлээ. Ингэ идлээ. Ингэ гарна гэсэн үг тий. За энэ дээр арай биш байсан юм шиг байна. За тэгээ буцъя. За тэгээ ингэж нүүсэн. За яг бод одоо хөлөг дээр бол ингэж нүүсэн байгаа. Одоо мэдээж одоо энэ хүүгүүд уушаа явуулахыг бол хүсэхгүй байна те. За тэгж нүүсэн. За тэнгүүт за E5 дээр бол тэмээгээ дулж байна. Ноён G1 орж ирлээ.
За тэнгүүт тэмээ F4 нүүж байгаа. За ийшээгээ бас товтолж байна. За тэнгүүт хоороо морь энэ хүүг нийтэд орж иж байна. Морь E2. За морь E2 орж ирснээрээ бас энийг бас давхар хамгаалжлаа гал да. За тэгээд идлээ. Тэнгүүт хоороо морь ингэж идлээ. Рук E1 идлээ. За F1 орж ирлээ гэдэг иймэрхүү маягийн хөгжлүүд ингэ явсан байгаа юм. За тэнгүүт нөгөө тал нь E4 рүү орж ирлээ. За морь E2 орж ирлээ. За морь E2 орж ирэхийн оронд бас энэ үйл байж болно. Энэ хүүгээд иддэг. Би харин сая яг энэ цагаан тэмээний урдах хүүг энэ харын тэргэллүү түлхсэн юм байна да гэж утсан чи өөр нүчлээ л дээ. Аа. Тийм байна. За ингэж идээд. За. Ингэж нүгээд. Тэнгүүт болохоор морь E6 гэж нүгээд. За одоо болохоор ингэж хоёр хүчээр ингэж шалгаж байгаа учраас ингээл хамгаалж гэсэн үг те. Ингээд ямар ч асуудалгүй байх байсан байна гэж те. Ингэж нүсэн бол. За тэнгүүт болохоор морь E2 гээд бас давхар ишээгээ довтолж байна. Нөгөөтөр энэ шугамыг бас хамгаалчихж байна. Энэ үйл явжээ. Тэнгүүт ингэж нүсэн байгаа. Тэнгүүт F4 нүгээд F6 нүнгөтлөхөөрөө ингэж ицсэн байгаа. За энэ хүүг идлээ. Тэмээгээр идлээ. Ингэж орж ирлээ. За тэнгүүтлөхөөрөө энэ хүүг идээд. За одоо ерөөдөө бол ингээд маш олон ингээд солилцоонууд ингээд яваад байгаа. Тэгээд за ер нь бол яг тоглолтын хувь заяа бол баг ойлгомжтой болсон доо. Яагаад тэгэхээр одоо ботаник мастерт бол ер нь одоо ингээд хоёул өргөдөр байгаа материалын тоог харъя те. Ингээд юм одоо харын хүүнүүдийн тоо бол нөгөө талаас нь 2 дахин илүү байна те. Хүүн 4 байна. Цагааны хүү 2 байна. За бодны харьцаа бол адилхан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол ботаник мастер бол ингээд хожигдож байгаа гэсэн үг. Хожигдож байгаа. Тэгээ энэ дээр бол ямар ч нүүдэл байхгүй болсон байгаа гэсэн үг. За тэгээ одоо энэ дээр болохоор тэгээд үржлүүлээд нэг хэд нүгэл. За тэгээ ер нь бол үүнээс цаашаа нүүдэл байхгүй байна гэдэг ингээд хожигдсон байгаа гэсэн үг. За ингэж нүлээ. Ингэж орж ирлээ. А8 шаллаа. Одоо F7 рукатлаа шаллаа. Ингэж орж ирлээ. За А3 дээр орж ирлээ. Ингэж орж ирлээ. За одоо ингэж улам ингэж юм одоо байрлал бүжүүлээд байгаа гэсэн үг. За хоёулаа хамтран ажиллаад төлөвлөж яа те. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай од мөдийн алтан гишүүд хамтарч ажиллаж байна. Тэгээд алтан гишүүд маань үргэлж биднийг дэмжиж одоо тий лайв дээр ингэж нэвтрүүлгүүд маань шууд үздэг юм болоод байдаг. Тэгээд бид нар бол ерөнхийдөө одоо алтан гишүүдээ ихэнхийг нь таньдаг. Одоо байнгын идэвхтэй алтан гишүүд бол тий бүр ингэ сайн найз зүчиг ямархуу улсууд байдаг вэ гэдгийг хүртэл мэддэг байх жишээний. Тэгээд манай од мөндөр сувг бол одоо 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийт 1050 нэвтрүүлгийг одоо сэдвээ ингээд бүрэн зарласан. За тэгээд энэ хүү нэвтрүүлгүүдээ нэг нь ер нь 100 төгрөгөөр ингээд үнэлж нэг жилдээ та 100,000 төгрөгийг бидэнд таньдуулаач гэдэг нэг ийм санаа гаргасан юм а. Энэ санаа анханасаа бол айгүй гоё ингэж нэг хүмүүсийн хандив хар аяндаа ингэж нэг босоод та хэд маань нэвтрүүлгээ өргөжлүүлж хийгэрээ гэдэг имийг бид нэр за энийг өрөөсөө энэ хүмүүс маань нэг дор ингэж байх нь зөв юм байна. За тэгээд одоо шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж байгаа бидний дэмжиж байгаа хүмүүс маань ингээд лайваа үзүүлдэг. Буцаагаад энэ хүмүүстэй бид нэр ингээд бахарч болтгой ингээд боломжуудыг харуулъя гэд. За манай бүх нэвтрүүлэг одоо FM радиогоор, NTV-гээр, за YouTube дээр ингээ үнгүү та бүхэнд хүрч байгаа. За эдгээр алтан гишүүд гэдэг хүмүүс бол одоо тий энд маань ингээ 100 төгрөг төлөөд үздэг. Одоо ийм хүмүүс байдаг юм а өөрсдийнхөө санаачлагаар тий. За тэгээд алтан гишүүдийн хаалттай группт бид нөгөө орсон 100,000 төгрөгнийх нь гүйлгээний утга дээрээс нь Facebook нэр бол утасны дугаарыг хараад одоо ингээд манай менежер маань ингээд те өдөр шөнө нөгөө ингээд залгаа суугаад за одоо та шилжүүлсэн байна Facebook нь юу вэ гэл ингээд яриа суудаг. Тэгэхээр та бүхэн маань энэ мөнгөийг шилжүүлэхдээ Facebook нэр бол утасны дугаараа бас заавал бичээрэй. Зарим хүмүүс маань мөнгөө төлцөө яагаад би ороогүй юм бэ ч гэдэг маань хаа нэг газар нэг тийм комент
комент бас явж идэг тий. Тэгэхээр та бүхэн одоо манай од мөндөр пэйж рүү одоо тэр гүйлгээний утгаа бас явуулж бас болно тий. Хэрвээ одоо ямар нэг байдлаар нэг уцаа юм уу фэйсбүүк нэрээ залахгүй ингээ хийцэн тэрийг одоо олох арга байхгүй цагтаа хангалттай байна шүү дээ. Ингээд жоохон тийм асуудал үүсдэг. За би ингээд од мөндөр гэдэг энэ шинжлэх ухааны танин мэдхийн одоо 30 гаруй хүнтэй ингээ хамтраад хийдэг одоо манайд арт талд нэг юм хэвлэл мэдээллийн газар арт талд нэг том хүн юм байж идэг юм шиг улс төрийн нэг хүн ч юм уу те байж идэг ийм нэг ойлголтууд бас байгаад байдаг. Тэ манай хувьд бол одоо ямар ч тийм зүйл бол байдаггүй. Бидний ард алтан гişүүд гэж хүмүүс байдаг. За IBAN худалдаа хөгжлийн банкны данс байна 94,000 гэсэн IBAN-тай 4191 Тэг4 518 одон дээр танин мэдхэн сууг эзэмшигтэй данс руу одоо та мөнгө шилжүүлэх юм аа. Ингээд үргэлж биднийг дэмжиж яадаг алтан гişүүдтэй баярлалаа. За баярлалаа алтан гişүүдтэй. За одоо ерөөдөө сүүлийн хэдэн нүүдэл бол ингэ явж байна. Тэгээд ерөнхийдөө тийм бол хар тал нь бол бүр хамаагүй илүү те. За нэг хүү илүү харагдаж байна те. Нэг хүү илүү. За тэгээд хар цагаан гэдэг хоёр тэмээ нь бол хоёлоо байна. За энэ нь бол маш илүү хүчтэй харагдаж байна. Ер нь их давуу тал үсгээд байна тийм үү? Тий. За эсвэргээр цагааны хоёр хүү бол хоорондоо холбоогүй хоёр хүү байгаа. Энэ хоёр хүү бол одоо ямар ч ашиггүй гэсэн үг. Тий. Ер нь хүүнүүд бол ийм байралтай байвал ер нь ашигтай шүү те. Нэг хүн нөгөөгөө хамгаалаад их ашигтай байгаа. За тэгээ эндээс ирэхэд цаашаа яг ямар нүүдэл өрнөд тухайн өргөн маань өндөрсний бүгдээр харцгаая. За энэ дөр болохоор ноён F2 нөөсөн байгаа. За ишигээ давталж байна. За ингээд нүгэл болохоор Михаил Тайл тэмэглээд дулсан байна. Байж байгаарай. H4 дээр юм биш үү? H4 дээр дулсан байна. Хэрвээ одоо альтернатив шиг одоо ингээд дулсан байх юм бол ингээд ч юм л дээ тий. За тиймээс ирэхэд бол H4 дээр бол тийм биш дулсан байна. За тийш нөхөөс харахгүй болсон байна. За тэнгуут ноёны ишээ ойчж байна. Ноён D6. За тэнгуут болохоор моржи 3. За моржи 3 гэнэ болохоор морины эдсэн байна. За морины эдэнгүүт окей. За тайлбар NC дүүдөр байгаа хүүгэл эдсэн байна. За хүүг нийтлээ. За тэнгуут болохоор ноёнороо идлээ. За тэгээд нөгөө тал нь болохоор ноён D5. За руу гадлаа. C3 гээд хүүг уушаа нөөж гин. Ард нь очиж одоо ишигээ давталж байна те. Тэгвэл уушаа нөөж гин. За тэгээд энэ нүүдлийн дараа болохоор юу хаасан баа? Тухайн үед нөгөө adjournment гэдэг нэг дүрм байдаг байсан байгаа. Тэр дүрм бол яад дүрм бэ гэхээр тухайн өдөртөө өргөн маань амжихгүй байх юм бол хойшлуулдаг. Дүрм гэх юм уу та. Нэгсэндээ яг adjournment хийхэд бол ингэдэг л дээ. Одоо ингээд нэг тал нь өвчөөд за би adjourn хийя. Сунгая гэж байгаа тий. Хойшлуулъя гэд. Тэнгуут болохоор нэг цаас өгдөг. Тогтоотой. Цаасан дээр болохоор яг нүүдлээ бичээд хийгээд өгчдөг гэсэн үг. Тэгээ одоо энэ дээр болохоор Botanic Master бол ингээд нүүдлээ бичээд ингээд цаасан дээр бичээд цаашаа шүүгч дүүж байгаа гэсэн үг. Тэгээ шүүгчдийн хадгалаад үлчин гэсэн үг. За тэгээд тэмцээн бол нэг өдөр хойшлно. Нэг өдөр хойшлох хугацаанд болохоор хоёр тал нь шүнжэнгөө бэлтгэл хийж байгаа. Шүнжэнгөө хөргө анализ хийж байгаа. За яг яавал зүгээр ивэл зүгээр хожих боломж байна уу байхгүй юу гэдэг ингээд үзэж байгаа гэсэн. Одоо энэ дүрэн бол байхгүй болсон байгаа. За тэгээд ингээд шүн очиод анализ хийх дугасаад ойлгомжтой харагдаж байна. Ямар ч одоо тийм одоо боломж байхгүй юм шиг харагдаж байна л да. Энэ хүү бол өөрөө бол ингээд маш аюултай хүү байна. За тэгээд маш өглөө нь хоёр тоглогч маань өөрсдийнхөө суудалд суугаад за тэг Botanic Master-ийн бичгсэн нүүдлийг гаргаад ирсэн чинь ийм нүүдлсэн байгаа. За тэг энэ нүүдэл ингээ хийгдээд за тэг удалгүй Botanic Master өөрөө буугаад өгсөн байгаа. За энэ өргө дээр угаасаа хожих нь ойлгомжтой боллоо гэхтээ. За тэгэхээр одоо яг ийм нүүдэл яг энэ одоо нүүдэл ингээд явах юм бол одоо энэ бол ингээл нөвчин. Ингээ нөх юм бол ингээ нөвчин. Ингээ нөх юм бол ингээ нөвчин те. Уучлаарай. За ард нь магадгүй ингээд аваад ирэх юм бол ингэж орж ирээд за одоо энэ хүүгээ ингээд юм уу да явуулах гээд байна те. За ахаа шалах юм бол бүр ийшээ орж ирдэг ч юм уу. Ахаа шалах бүр ингэдэг ч юм уу те. Тэгээ хэрвээ ингэх юм бол ингэж орж ирж байгаа хүүгээ явуулдаг ч юм уу. Энэ дараа дахиад ингээ ойрдог ч юм уу. Энэ хүн маягаар ингээ явсараад энэ хүн бол бэрс гарахад бүр магадaltaй болж байна гэсэн үг те. Энэ байрлуудыг ерөөдөө бол анзаараад за ерөөдөө хожихгүй нэ гэж бочгсон гэсэн үг. За окей. За тэгээд ер нь тийм одоо яагаад ийм сонин байрлалд орчвоо гэд хоёул нэг хальт буцаагаад гарчээ. За хаанаас яг энэ бүх одоо асуудал
эхлэвэ гэдэг те. Яг эндээс эхэлсэн байгаа. Ингэж нүгэл байдлыг болсон гэсэн үг те. За нөгөө талаар одоо энэ одоо хоёр бодно байна. Бэрс байна, тэрэг байна те. Энэ тэрэг байна, тэмээ байна. За яг энэ одоо тал цагааны одоо энэ тал уу жоохон сул харагдаад байгаа. Тийм байгааз. Жоохон сулвтар. Хэрвээ энэ хүү ингээд идээд энэ уртлаа онгооч бол бүр сул болох гээд байгаа. За тийм одоо бодолтойгоор бол Михаил тайлбал шууд морио эвдүү тавиад тэг ингэж идээд яг саний нөхцөл байдлууд өвчсөн гэсэн. За ингээд хүн идээд аваад ирчих те. Энийг одоо хайчих уу гэдэг асуудал шүү дээ. Хойшоо ингээд ухраад явсан. Тэгээд ингэж идэж орж ирээд саний нөхцөл байдлууд үсчээ. За ингээд нүнгүүтэй шууд ингэж нүгээд. Тэгээд л за яг одоо тийм одоо яг юунд баригдаж байгаа те. Цаг хугацаанд баригдаж байгаа нөхцөл байдалд бол тэгэл ийм нөхцөл байдал чинь бол тэгэл хүнийг маш их одоо бодуулна. Маш их бодоод ерөөсөө хариу нь олж чадахгүй байсараа бас тохиолж байна гэсэн үг те. За тэгээд идээд ингэ явсан те. Санаанд ормгүй нэг морины нүүдэл нөхцөлөдлийг бүрэн эргүүлсэн юм байна ер нь те. Энэ нүүдлийг одоо олж харна те. Энэ нүүдлийг зөвөө буруу юу гэдэг ч юм уу те. Энэ бол жоохон эргэлзээ те. Яг энэ морины нүүдэл бол тэгээ энэ нүүдлийг олж нүүн гэдэг бол те. Тэр бол өөрөө суут юм л да. Суут юм те. Яг одоо шууд ингээд одоо морио өгөөд цаана шууд ингээд илүү болж байгаа юм бол байхгүй. Тэгтээ юмсан морио өгөөд цаана нь бол илүү ингээд идэвхтэй тийм тоглолт байгаа гэдэг бол Михаил тайлбал өөрөө болсон мэдчихсэн байгаа. Тэг хүнийхэн хөл дээр морио өгөөд ингэж хожижээ гэсэн үг. За юм хөл өрг болсон байна да. За гайхалтай бас нэг өрг байлаа. Тэгэхэд нөгөө хүү ноён тэг нэг ганц бодтой үлдчихээр надад тэг бас тийм бодол төрлөө. Тэгээд нөгөө мастеруудын тавлт тэгээд за Аги дахь баярлаа. Хамтаа байсан одоо шатрын спортод дуртай чөлөө цагаа шатар тоглож бас оюухана уралдуулж яадаг та бүхэн маань бас манай нэвтрүүлгийг ингэж шинхэн сонирхдагт баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан юуны вишн болон Од мөндрийн алтан гишүүд маань оролцлоо. Нэвтрүүлгийн ТV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хослогоор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа дугаараар ирэх болцъё. За тэгээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.